Дараагийн мэдээг танилцуулъя. Бразил улсын ерөнхийлөгч Бүгд найрамд Солонгос улсад альчилж байна. За түүний альчлалын гол зорилго нь хоёр талын эдийн засгийн болон бусад чиглэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд чиглэж байгаа юм. За ялангуяа хоёр тал одоо газрын ховор элемент зэрэг чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарт хамтран ажиллагаагаа үргэлжлүүлэх тохиролцоог хийж чадсан явд нь хоёр талын хамтын ажиллагааг шин шатанд бий болгох гол нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. За Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Ижимян, Бразил улсын ерөнхийлөгч Луис Инасе Лула да Силванаар хоёр талын харилцааг стратегийн түвшил болгон үргэлжлүүлэхээр тохиролцсноо мэдгдсэн байна. За дээд хэмжээний уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн баг хурлын үеэр хоёр улсын удирдагчид үйл ажиллагааны 4 жилийн төлөвлөгөө баталсан гэдгээ мэдгдсэн. Бид чухал ач холбогдолтой ашигт малтмал, байгаль орчин, сансрын үйлдвэрлэл, соёл, жижиг дунд үйлдвэр зэрэг өргөн хүрээний чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. За 4 жилийн төлөвлөгөө нь эдгээр хүчин чармаалтыг хүргэжүүлэх гол үндэс болох юм байна. За тодорхойлбол хоёр улс ашигт малтмал, хиймэл оюун ухаан, эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, олон нийтийн эрүүл мэнд, олон нийтийн аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаа бэхжүүлэх зорилгоор 10 гаруй санамж жижигт гар үсэг зурсан. Лула да Силва эдгээр чиглэлээр хоёр талын харилцааны ач холбогдлыг онцолсон. Бразил улс дэлхийд цэнгэг ус болон газрын ховор элементийн хамгийн том нөөцтэй. Энэ нь бол газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд 2 дугаарт, никелийн нөөцөөрөө 3 дугаарт орж байгааг хэлж байгаа хэрэг бид ашигт малтмалын салбарт солонгосын компаниудаас хөрөнгө оруулалт татахыг хүсэж байгаа гэдгээ дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн гэж солонгосын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдгдсэн. Мөн Лула да Силва цааш нь хэлэхдээ Бразил улс уур амьсгал, хагас дамжуулагч, сансрын үйлдвэрлэл, батлан хамгаалах зэрэг бусад салбарт солонгосын компаниудтай хамтран ажиллахыг эрмэлзэх болно гэдгээ онцолсон байна. За дэвшилтэт технологийн салбарт бол хоёр тал хамтарч ажиллах гэж байгаа юм байна. За Бразил улсын хувьд технологийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд Солонгосоос ихээхэн дэмжлэг авах шаардлагатай гэж харж байгаа юм байна. Сансрын салбар бол хоёр улс талын эдийн засгийн хамтын ажиллагааны нэг чухал салбар гэдгийг онцолсон. За мөн Лула да Силва бид Солонгосын агаарын сансрын захиргаатай байгуулсан гэрээгээ өргөжүүлэн Алькантара хөөрөх төвөөс бага оврын хөөрхөх тээврийн хэрэгслийг хөөрөхийн төлөө ажиллах ёстой гэж хэлсэн. За Бразил улсын хувьд бол Солонгосын хувьд Өмнөд Америкийн хамгийн том худалдааныхын түнштэнд тооцогддог. Жилийн одоо хоёр талын худалдаа нь 11 тэрбум $д хүрсэн хөрөнгө оруулалтын гол чиглэл болдог ийм салбар юм байна. За Өмнөд Солонгосын хувьд Бразилийн Аз дахь 4 дахь том худалдааны түвшин байдаг юм байна. За хоёр улсын удирдагчийн хувьд бол энэхүү одоо уулзалтын чухал ялангуяа хоёр талын хамтын ажиллагааг илүү эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх. За мөн Бразил, Аргентин, Боливи, Парагвай, Уругвайг багтаасан Өмнөд Америкийн нийтлэг зах зээлийн хооронд худалдааны хилцээр байгуулах зэрэг олон талаар бол ойлголцол хүрэхэд чухал уулзалт болсон гэж үзэж байгаа юм. За мөн энэхүү уулзалт нь бол хоёр удирдагч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэж болсон ийм уулзалт болж байгаа. За уулзалтын одоо мэдээллүүдээс харахад бол хоёр талын удирдагчид ихээхэн ойр дотн бие биенээ халуун дотноор бол уулзаж байгаа зураг болон видео бичлэгүүд олон нийтэд түгэж байгаа. За энэ нь бол Ижимяны зүгээс улс төрийн одоо тоглолтуудыг хийх, за ялангуяа улс төрийн хоорондын удирдагч хоорондын дипломат ажиллагааг амжилттай явуулах замаар хувь хүмүүсийн хоорондын харилцааг олон улсын харилцааны одоо чухал одоо хэлбэр болгож ашиглах зорилттой нийцэж байгаа юм. Энэхүү уулзалт нь Ижимэн өнгөрсөн 6 дугаар сард албан тушаалдаа орсноос хойш хоёр улсын удирдагчдын хооронд болсон 3 дахь удаага нүр тулан уулзж байгаа хэрэг болж байна. За тэд өмнө нь 6 дугаар сард Канадад болсон 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт, 11 дугаар сард Өмнөд Африкт болсон 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. За Ижимэн Бразилийн түнштэй онцгой анхаарал хандуулж өөрөө одоо үйлдвэрийн ажилчин багтаа тухайн үедээ залуу насаа өнгөрөөж байсан Бразилийн одоо гайхалтай байсан талаарх мэдээллийг хүргэсэн байна. За хамтарсан хэвлэлийн баг хурлын үеэр Лула да Силва мөн хоорондын энэхүү харилцаанд цаашдаа улс орнуудын улс төрийн болон бусад түвшний харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэдгээ дурдсан. За Лула да Силвагийн энэ удаа Солонгост хийж байгаа альчин 3 өдрийн хугацаанд үргэлжлэн. За түүний хувьд 2005 онд ерөнхийлөгчийн албан тушаалд орсон. За үүнээс хойш 21 жилийн дараа анх удаа бол Өмнөд Солонгос улсад ийхүү айлчилж байгаа юм. За мөн энэ удаагийн айлчил нь Ижимэний ерөнхийлөгчийн тамгын газрыг өмнө нь Ёнсонд байсан байрнаас нь Чоноде буюу хөх ордон руу шилжүүлснээс хойш анх удаа гадны зочныг бас хүлээж авч байгаа юм чухал айлчил босон гэдгийг Өмнөд Солонгосын талаас үнэлж олон нийтэд мэдээллийг хүргэж байгаамаа.